Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн анхны зочин нь агуу Сэр Алекс Фергюсон байсан. Одоо бид хэний номыг унших вэ? Бөмбөг англи шоугийн торгуулийн талбай руу чиглэж байна. Жо Харт хаалганасаа гараад ирсэн. Бүр наан явж байна. Ямар сонин үйл байсан бэ? Ибрахимович унж татлаа. Гол! Златан Ибрахимович тоглолтын оны харьцааг 4-2 болгож Шведийн шгшоог талбайдаа Англиг бутнэр гэж байна. За ийм л учраас Златан Ибрахимович Европын шилдэг хөлбөмбөгчийн тоонд гарцаагүй нэрлэгддэг юм а. Тэр үнэхээр класс тамирчин юм а. Тоглолтын оны харьцаа 4-2 болсон. Тийм ээ. Энэ бол өндөр ур чадвар, алгарсан тоглолт, ширүүн үг хэл, гайхалтай гоолуудаараа үргэлж анхаарлын төвд байдаг шивэд залуу Златан Ибрахимович. Тэр одоо ч гялтганаж гялтсан хэвээрээ байна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг SBS-ээр энэ удаа бид агуу Ибраг онцлох болно. Сайн бацгааны хөлбөмбөг сонирхогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Мэдээж бид бол өмнөх дугааруудаараа та бүхэндээ Манчестер Юнайтедийн домог тасгалжуулагч Алекс Фергюсны намтрыг товчлон хүргэсэн. За энэ удаа бол бидэнд шинээр бол нэг ирхэн байгаа. Энэ мэдээж Златан Ибрахимович гэж бол мундаг тоглогчийг бид онцлохоор болсон. Ингээд бүгдээрээ эхлээд зочин хөтлөгч болох Балжины махта. Энэ өдрийн мэндийг хүргье танд. За энэ өдрийн мэндийг хүргэе. За эхлээд бол хэдүүлээ Сэр Алекс Фергюснаар 8 дугаар бичлээ. Сэр Алекс Фергюсны ном дуслаа. Одоо бидэнд бол шинэ ирхэн болох Ибрахимович орж ирж байна те. За энэ талаар одоо эхлээд нэг онцлоо хэлэхгүй юу. Ибрахимовичийн хувьд бол одоо Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулагддаг аваргуудын лигэд 6 том багт тоглоо зургууланд нь голцсон хараахан төрүүлж бол одоо чадаагүй байгаа. Одоо үнэхээр хосгүй нэгэн авьяастан хөлбөмбөгчин. Тэгээд өөрийнхөө бол одоо номыг бичсэн байна. Я Златан гэж бол одоо орсууд орчуулад намайг бол Златан гэдгээ гэж байгаа юм байлгүй дээ бодвол. Тэгээд одоо ингээд Ибрахимовичийн энэ намтрыг бол одоо сонгож авсан төвх нь бол одоо үнэхээр Ибрахимович бол өөрөө их сонин өвөрмөс адарааштай. Ийм тоглогч учраас хаана хэнтэй яаж муудалцаж яв энтер гэдгээ бол одоо сайхан бичсэн байсан. Тэгэхээр тэгээд манай үзэгчдэд бас Ибрахимовичийн өшгөний цаадах амьдрал сонирн болов уу гэж бодоод энэ номыг бол одоо сонгож авснаа учир жандсан тэр байгаа маа. За ингээд мэдээж үзэгчтэй сандаж хэлэхэд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг шинэ одоо зочноороо та бүхэнтэйгээ уулзаж байна. Мэдээж уламжлал ёсороо бүгдээрээ шинэ зочныхоо намтартай танилцах болно. За ингээд бүгдээрээ хэсэг амс хийгээд Златан Ибрахимович гэж хэн бэ гэдэгтээ товчхон танилцчаа. За тэгээд студидээ эргээд уулзъя үзэгчтэй. 1981 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Шведийн Малмö хотод ирээдүйн хөлбөмбөгийн ертөнцийн суперод Златан Ибрахимович төржээ. 1990 онд буюу 9 настайдаа Ибра замналаа эхлүүлсэн. Тэр Малмöгийн хүүхдийн багт орлоо. Багасаа л олонний анхаарлыг байнга татдаг байсан авьяаслаггүй Златан томчуудын багт 18 настайдаа элсэж Малмö багтаа 3 жилийн хугацаанд 40 тоглолтод орж 16 гол оруулаад хилээндээ салхасан юм. Тэр од болох гараагаа эхлүүлсэн нь Голландын Аякс багт очсон нь байлаа. Аякс тэр жинхэнэ утгаараа гялцах суурай тавьсан. Тэр нийтдээ Голландд 4 жил тоглохдоо 74 тоглолтод 35 гол оруулж бүхний анхаарлыг татсан юм. Энэ амжилт нь түүнийг 16 сая еврогоор Италийн авраг баг Ювентус зарагдахад хүргэлээ. Ювентус Ибра 3 жил тоглож тунч давгүй амжилттай явж байсан ч хуучин ноёд Хэл хахуудын хэрэгт орооцсон Сери Б дуунах болж энэ нь Ибраг бага ороход хүрсэн юм. Тэр Италийн өөр нэгэн авраг баг Интерт газарлаа. Интерт 2006-аас 9 оны удирдалд тоглохдоо мөн л гайхалтай амжилт болох 88 тоглолтод 57 гол оруулж энэ үзүүлэлтээр Испани грант Барсад 5 жилийн 40 сая еврогоор зарагджээ. Гэхдээ Барсад
Эбра ирсэн шигээ байж чадсангүй. Тийм боломж ч олдсонгүй. Тэр 2 жилийн хугацаанд ердөө 29 хүн тоглож 16 удаа голдон нилээдгүй хил ам дагуулсаар Барсаг орхисон юм. Түүний явах шалтгаан нь дасгалжуулагч Пеп байсан нь бүгдэд ойлгомжтой байлаа. Ингээд нарлаг Испанийг Эбра орхиж дасал болсон Италидаа ирлээ. Тэр энэ удаа Италийн өөр нэгэн супер баг Миланыг сонгосон юм. Түүний үнэ нь энэ удаа 24 сая евро болсон. Ер нь Эбра багаас баг руу явах бүрдээ үргэлж их мөнгөтэй аврах гэрээг үзгэлдэг байсан. Миланд нэг үлрэл тоглохдоо баг тоглолт болгонд гоолдож Милан хотын хайртгүй болсон. Гэхдээ тэр Миланаас бас л явах шийдвэр гаргаж энэ удаа асар их мөнгөөр баг босгохоор болсон Францын Paris Saint-Germain багийг сонгосон юм. Түүний энэ удаагийн үнэ нь жилийн 14 сая евро байсан нь түүхэнд дээгүүр орох мөнгөн дүн байлаа. Эбраг зарим мэрэгчлэтнүүд энэ үед нь харих төгсөн үедээ дундаж багийг сонголоо гэгдэж байсан ч тэр харин ч эсэргээрээ гялдаж эхэлсэн юм. Гайхалтай гоолуудаа оруулсаар л үзэгчдийг баясгасаар л. Эбра аваргуудын лигт 6 өөр багаас тоглон бүх багийнхаа нэрийн өмнөөс гоолсон нь түүхэнд анхных болж үлдсэн. Мөн түүнийг олон шилдэг тоглогч, дасгалжуулагч нар дор хаяж нэг удаа Балан д'Орыг авах хэрэгтэй хэмээн үнэлдэг байлаа. Златан шигшээ багта 2001 оноос хойш үнэлчээр хүчин зүтгэж байгаа бөгөөд тэр 97 удаа тоглож 48 удаа голцсон. Бид энэ цаг үед Криштиану Роналдо, Лионел Месси зэрэг голтой хамт Златан Ибрахимович хэмээх хот одын гайхалтай голуудыг харах хувьтай азтай хүмүүс ажээ. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шив шинхэн дугаар таны гар дээр очиж байна үзэгчтэй. Энэ удаагийн дугаараар бол Эбра нэрээр алдаршсан хөлбөмбөгч оролцож байгаа. За Эбрагийн тухайд бол Ajax, Juventus, Milan, Inter, Barcelona гээд шилдэг бүх багуудад бол бүгдэнд нь тоглосон. За гагцхүү бол Real Madrid-аас бусд ер нь шилдэг багуудыг тоглосон гэж хэлчихэд буруутахгүй. Одоо ч гэсэн түүний хувьд бол Францын алдарт Paris Saint-Germain баг тоглож байгаа. Аваргуудын лигийн шүвгийн 8 шалгарчихсан Chelsea-тэй тоглох гээд бэлтгэл ажиллаа бол хийгээд явж байна. Үзэгчээ. За бүгдээр ингээд болж байхтайгаа яриандаа бол шилжицгээе. Ерөнхийдөө бол номны тухай яриад эхлэх зүйтэй байх те. Одоо жишээлбэл 1-р бүлэг юу гэж хэлж байв. Эбрагийн хувьд бол 6 том баг тоглож байсан. За тэгээд 6 том баг тоглож байсан тухайгаа бол бүгдийг нь үтсэн байгаа. Тэгээд энэ дэр бол зүгээр хүний дайтай тоглоод явчихсан багууд бол одоо нэг тийм яриад хэрэггүй болов гэж бол одоо миний хувьд бол санагдаж байна. Асуудалгүй тоглож байсан, асуудалгүй байсан багууд нь бол ер нь тэгээд тэр тухайн нь бол одоо яриад баг дэмий үстэй. Тий, угаасаа бид нар чинь шар зүйлийг л онцолж байгаа тийм. Тэгэхээр бол ерөөсөө номын 1-р бүлэг бол ерөөсөө Барселона өнгөрүүлсэн тэр 2-3 жилийн хугацаа ч юм уу тэгээд тэнд бол одоо Пеп Гвардиолатай муудалцаж, хинээс болж муудалцсан, яасан хийсэн гэдгээрээ ном эхэлж байгаа. Их сонирхолтой шууд 1-р бүлэг. 1-р бүлгийн нэр нь бол ерөөсөө Феррари худалдаж авчаад Fiat худалдаад авцсан юм шиг санаж ийн гэдэг нь бол одоо Монгол руу орчуулах юм бол тэгээ Хаммер Jeep худалдаж авчаад бидний нэг Excel авцсан юм шиг зан гаргаад байгаа ч гэсэн ийм гарчгаар бол одоо эхэлж байгаа нь бол одоо үнэхээр юм бас тийм гайхамшигтай л да. Тэгээд ерөөсөө шууд тэр номныхаа амтанд бол ерөөсөө яг уншигчийг бол ерөөсөө татан оруулах ийм тактикийг бол зохиогчд бол одоо хийсэн юм байлээ. За тэгээд одоо жишээлбэл номны тухайд ярихад бол үзэгчтэй бас дуулахад ер нь одоо Стивен Жерард, Лионел Месси, Фергюсон тэр номыг харж байхад те одоо жишээлбэл намайг тэр гэдгээ би тэдэн настай да хөлбөмбөгт дурлаж байлаа шиг тийм үү те. Одоо Эбрагийн ном бол жишээлбэл Ajax би очоод тэгсэн гэдэг ихлээс илүү байх байсан шүү дээ. Тийм тэгээд чи өөрөө бол те угаасаа алаарайш шилдэг одоо үйл хөдлөлөөрөө байнга олонний анхаарлыг төвлөдөг энэ залуу бол номоо амарч байсан тэгж хэлүүлээ. Шведийн шилдэг хөлбөмбөгчнөр бол маш олон удаа шалгарч байсныг манай үзэгчд мэдж байгаа. За одоогийн байдлаар бол Paris Saint-Germain давдаг цалингаараа Францын бүх хөлбөмбөгчдөө тэргүүлж байгаа гэсэн юм сонирхолтой мэдээлэл байгаа. Түүний үед аваргуудын лигийн 6 багаас тоглоод зургуулнаас нь одоо энэ тэмцээнд гол оруулсан байна. За энэ жилийн тухайд бол Эбрагийн хувьд энэ тэмцээний туршид 10 гол оруулж ердөө одоо Криштиану Роналдогийн ард 2 дугаар нь бичигдэж байгаа гэсэн ийм сонирхолтой мэдээллүүд байна. За ингээд Барсад очсон. Өөрөө бол ерөөсө Барсад эренгүүтээ бол ерөөсө яг бага насныхаа мөрөөдөл бол одоо биелж гин гэдэг үнэхээр аз жаргалтай байсан. Энэ нь бол одоо ерөөсө ингээл өстой 70,000 суучсан, 80,000 суучсан Кампнау сэнгэл төхөөрөлөн алга ташаал тэнд Ибрагимович од болол аваргуудын лигэд тоглол амар голыг оруулаад тийм ээ үнэхээр өстой дэлхийн анхаарал Эбра дээр бүх камеруудын дуран Эбра дээр тусаад ингээл гангаа явж яхад нэрөөсөө
саарл өмсгөлтөө хүүтэн царайтай Пеп Гвардиола нэг өдөр шууд тэгсэн гэж байгаа. Нааши өрөдөр чи яагаад алж гнаад байгаа юм. Би яасан энэ гэдгсэн чинь. Чи бити тэнгэрт яваад те. Чи бол газраас тасарсан юм байна уу? Чи хөлд орчин газар байгаа гэдгийг санаж ив. Бид нар бол газрын амьтад. Энийг чи хатуу санаж ив. Энгүүт Ибра амар том шоконд ороод энэ одоо юу яриад байна те. Би яагараа ингээд хас жаргалтай байж ингээд болдгүй юм бэ? Ерөөсөө ийм бодолд дээрөөсөө хөтлөгдөөл тэгэл Ибра хинч биш болоод өөрөө дуурж барихаач болоод тоглолтын дунд Ибра хашгиччлээ Ибрагийн онгот нь ордог. Ибра хүн загнаад хүн рүү уурлаад өөрөө ч алдсан байсан буруугаа хүн тохиол ингээл өөрийнхөө эрхчлөөтөө шоу шиг гэж ярьж байгаа. Миний хэлээр бол усанд нь тавьсан загас шиг явж исэн бол Ибра жаргалтай байх байсан болсон. Ибра чи бэлтгэл сургуультан дээр тэгэж Ferrari, Porsche унж ирж болохгүй шүү. Үнэтэй машиныг бол ерөөсө Барсагийнхан хориглоно гэж булдаа хэлсэн байгаа. Тэгэнгүүт л одоо нэг муу Audi-га унж ирдэг байсан гэж. Audi нь Монголд ямар машин билээ те. Тэгэхээр тэд нарыг унж чадлаггүй нэг муу Audi-га унж ирдэг байлаа энэ дээрээ. Тэгээд ингээд ерөөсө Ибраг бол газар татаж буулгасан. Тэгээ Ибраг газар бууж ирэнгүүтээ за тэгвэл одоо тэгээ ахтай хийдгээ хийгээл явж ий доо. Ер нь тэгээ сохрын газар сохор тоглонгийн газар тоглоо явж ий гэд. Тэгсэн чинь тэгээд Барсагийн Шави, Иньеста, Месси гурвыг ингээд дэлхийн том одуудыг ингээ харангуут тэд нар ерөөсө бүгд жоохон өгдүүд шиг тэгээд ерөөсө боссуудаа хэлсэн үгийг ерөөсө ёсчлон биелүүлэл ингэдэг айгүй сони юм бэлээ гэж байгаа байхгүй. Италид бол ерөөсө дасгалжуулагч хурж ирэнгүүтээ Али Ибра үсрээрээ дээшээ үсрээрээ 1 2 3 гэх юм бол Ибра урдаас үсрэх ямар хэрэгтэй юм бэ те. Тоглолтын дунд шаардлага гарвал би хэмжээндээ үсрэн та битээ сони юм яриад л да гэж Италид бол чөлөөтэй хэлэх юм байна л да. Тэгэнгүүт Барселонд бол үгүй үсрэнгүүт л үсэрж явах хэрэгтэй ингэнэ. Тэгэнгүүт тэр хэв маяг нь ерөөсөө ингээ брад ингээ таалагдахгүй ингээ дургуун өрөөд уурн өрөөд ингээ ерөнхийдөө бол тийм болсон. Гэхдээ би голоо оруулсаар л байсан гэж байгаа. Тэгэл үйжсэн чинь нэг өдөр л ерөөсөө Месси Ибрагийн хэний Пеп Гвардиолагийн өрөө рүү орж ийн гинэ. Ибрад төвийн товтлогчоор Месси баруун жигүүрт байсан. Тэгсэн чинь Месси хэн рүү явж оронгуудаа Пеп Гвардиола дээр явж ирээд би бол ерөөсө төвийн товтлогчоо хиймээр байна. Төвийн товтлогчийн байрал тогломоор байна. Ингүүд Пеп ерөөсө дорн тактикөө өөрчлөөд уухандаас Ибраг хамгийн урдлан өстой чиний хэлээр үзүүрийн товтлогчоор тавьж өгөөд Мессиг ард нь төвийн товтлогчоор нь тавиад тэгэл ерөөсө Иньеста, Шави хоёрын бүх дамжуулалт Мессигээр яваад Ибра бол ерөөсөө тэр 16 дотор хог шаар хамаад хаалгачаас оож ирсэн бөмбөгийг гол мол оруулаад хамгаалагчаас булааж аваад ингэж явж байхдаа Ибра хэлсэн гэж байгаа. Миний биеийн жим бол одоо 98 кг тий. Би энэ тэрмэл бөмбөгний араас 90 минут гүгээд ах надад нэр үнэхээр утгагүй байна. Утга учиртай довтлохонд оролцохын тулд надаар тоглолтоо дамжуулаач. Тэгсэн чинь нөө бодож үзье. Тэгсэн гэж байгаа. Бодож үзье. Тэгэл бодож үзсэн чинь байхгүй. Яваалаас тэгэнгүүт сүулдэ Пеп рүү дахиж явж оронгуудаа би зодтолдох гэж орж ирээгүй. Намайг зөөр ойлгоорой. Би хэрэлдэх гэж орж ирээгүй. Миний асуудлыг шийдээд өгөөч. Би нэрээ үнэхээр хэцүү байна. За номны одоо хамгийн амттай хэсгүүдийн нэг. Тийм одоо хэцүү байна. Тэгэнгүүт л ерөөсөө би бодож байгаа. Сүулдэ өрөөнд нь оронгууд зөрөө гардаг болсон. Бэлтгэл дээр ингээд анжаагаад урдаас нь яваад очингууд цаашаа эргээ явждаг болсон. Нүдрүү нарангууд ерөөсөө ингээд доошо тонгоочдаг далтчаад байдаг болсон. Тэгэнгүүт Анрид хэлсэн гэж байгаа. Анри бол ерөөсөө Английн Премьер Лигийн үнэхээр азарга байсан хүн ирчээд сэлгэнд том томоотой суугаад байхад нь Златан хараад гайхдаг байсан гэж байгаа юм. Чи энэ одоо ямар сони юм. Гэхдээ чи наашаа өрөөдөр чи одоо өөрийнхөө хувь заяатай эвлэрж ийн үгсэ. Эвлэрхээс өөр арга байхгүй гээд. Айгуу тийм томоотой. Тэгэнгүүт би бол стогонжин чи одоо энэ бүр надаас ур зүхтагаад эхэллээ гэд Пепиг тэгсэн чинь сүүлдээ Анри энэ төр тоглоом хийгээд Ибра чамайг цаашаа харж байгаа хооронд чи Пеп чам руу харсан. Чи өнөөдөр статстай. Чи эргээ харчихгүй тэгсэн бол харц толгорох байсан юм байсан. Баяр үргэн энтергээ нөгөөд бүр сүлдээ Ибрагаа цаашлуулаад бүр ингээд. Тэгэл энэ үед нь Ибра бол ерөөсө амын голороо бол таглаж л байсан гэж. Тэр утга учиргүй өөр дөр нь тоглолт зохион байгуулагдаагүй байхад бол ерөөсө хийдэг голоо хийдгэл байсан. Тэр аврагуудын лигэд Арсеналыг очиж будаа болгох чинь 2-ыг хийжээ байж хат нь сэлгээ мэлгээнд суулган готл Ибраас боож өгөх гэжсэн гэж байгаа юм чи ерөөсөө гişin нэрээ яг гангарж байхад нэрээ сэлгээнд яавал Ибраг муу тоглоулах уу ерөөсөө яавал Ибраг
бөмбөг өгөхгүй байх уу гэд. Тэгээ бас нэг тийм эвлүүлэгч юм уу чи нэг юу Мессиг гол ангууд Пеп Гвардиола өсөрж босч ирэл Ибраг хийгээд ахт нь юу ч болоогүй юм шиг өөр тийшээ хараад энэ төр бас тийм суугаад байдаг юм уу бол би бас тэгээ бүр санаад байгаа тийм харж л байсан зүгээр. Тэгээд ерөөсөө тэр Барселон клубд өнгөрүүлсэн жил нь бол ерөөсөө яг ийм л юмнаас болцсон юм л. Ерөөсөө тактикийн золиос бол Мессигийн золиос болол ерөөсөө тэгэл одоо мань хүн бол одоо тэгээд яг уу одоо тэгэл ерөөсөө өөр бол одоо ерөөсөө ямар ч арга байхгүй оддууд бол хүүхэд шиг байдаг юм байна. Хичээлдээ форма хувцастай ирдэг шиг хичээлдээ муу машинтай ирдэг юм байна. Тэр мөр нь бол Ибрад бол ерөөсөө үнэхээр таалагддаггүй байсан. Тэгээд амралтаараа шивэдэд очиод замын цагтаатай хөөцөлтмөр санагдаад өөрийнхөө машины 330 хэдэн км цаг үргэсэн гэж хэлсэн шүү дээ. Бид нар нэг тайвширх гэдэг тийм. Бид нар нэг 160 үргэхээр зүгээр өстөө хамаг юмнасаа бариад ухаалтчих төгтөгдөх чи Ибра 300 хэд өргөөд араас нь цагтаа өгөөд гүйцэг шивэдэн цагтаа өгөөд гүйцээгүй. Ибрагийн машинууд бол үнэн насархай машинууд. Тэд нар нь бол өөрийнх нь ерөөсөө бүр хобби нэрээс. Тэгэл яг тэр Барса тэгж зовж явж байхад ганц хань болж исэн түүний ихнэр нь өөр бол тэгэл ерөөсөө бүх үед сэтгэл яг ерөөсөө номын нэгдүгээр бүлэг бол ерөөсөө яг ингэж эхлээл тэгэл Барсагаас явах шалтгаан болсон. Барсагийн хамгийн муу 8 энтер гэж би тайлбарладаг байсан чинь тэр бол миний бол буруу юм байна. Мо Ибрам нь өөрхий муудан тэгээгүй. Тэгэл ерөөсөө Месси, Пеп Гвардиола хоёрын золиос болол. Тэгэл одоо нэг ийм л түүхтэй юм байна да. За тэгээд Ибрагимовичийн хувьд бол мэдээж үзэгчд бас мэдж байгаа одоо хөл бөмбөг үздэг Барсаг сонгодог үзэгчд бол маш сайн мэдж байгаа. Ибрагимовийн хувьд бол Барселонад үнэхээр гайхалтай удирлыг өнгөрүүлж байсан. За нэг жишээг л дурдахад одоо Эл Класико буюу Реал Мадрид болон Барселона багуудын тоглолт Камп Ноу цэнгэлт хүрээлэнд болоход Барса ерөөсө голд чадахгүй яваад байсан. За тэгээд Ибраг 55 дахь минутанд сэлгээгээр оруулж ирээд улмаар Ибра бол голдж байсан. За улмаар тухайн тоглолтод 2-1 харьцаатайгаар Барса хожиж байсан гэсэн иймэрхүү сонин зүйлүүд байгаа. За тэгээд хамгийн гол нь бол Ибрагийн хувьд Лионел Мессигийн тэр тактикийн золиос болсон. Гэхдээ тэр тактикийн золиос нь Барсад ашигтай сайхнаар нөлөөлөөд Ибрагийн хувьд бол их муугар нөлөөлсөн. Барса одоо Мессиг төвийн товтлогчоор тавьснаас хойш Месси голын чих нь машин болсон шүү дээ, тий. За тэгээд одоогийн байдлаар бол Месси Испаниш клубүүдийн түүхэнд нэг багтаа оруулсан гоолороо түүхэнд нэгдүгээр байранд бас саяхан бичигдэж эхэлсэн. За иймэрхүү амжилтуудыг үзүүлэхэд бол Ибра золиос нь болж исэн гэсэн ийм сонирхолтой мэдээлэлүүд байгаа үзэгчтэй. За бүгдээрээ хэсэг амсхийг яаж амсхийг вэ гэхээр Златан Ибрахимович бол маш сонирхолтой ишлэлүүд одоо сонирхолтой үгүүдийг бол хэвлэлийн баггуурал болон ярилцлагууд дээр байнга хэлдэг байсан. За ингээд түүний сонирхолтой ишлэл мэдээлэлтэй зургийн хэлбэртэй одоо мэдээлэлтэй хамтаа танилцчаад тэгээд эргээд уулзцаая үзэгчтэй.
Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ үргэлжлэн хүрсээр байна. Үзэгчдээ мэдээж бид бол шинэ бестселлерээр Ибрагийн номыг бол сонгосон байгаа. Я Залатан буюу одоо Би Ибра гэсэн нэртэй ном бестселлер болоод бол нилээдгүй одоо хугацааг бол өнгөрүүлж байгаа. Ингээд бид та бүхэндээ Ибрагийн одоо сонин сайхан түүний одоо багуудад очиод ямар сонирхолтой мэдээллүүд хийж байсан, ямар сонирхолтой хэрүүл урал болж байсан талаар бол эхнээс нь ярьж байгаа. За эхний ээлжинд бол бид Пеп Гвардиола болон Ибра гэсэн сонирхолтой дуэлийг мэдээж ярилцаж өнгөрүүлээ. За энэ хоёрын хувьд бол дасгалжуулагч, тоглогч байгаа. За тэгээд Пепийн хувьд бол одоо Байерн Мюнхнийг дасгалжуулж байгаа. Аврагуудын лигийн хүрээнд Paris Saint-Germain, Байерн Мюнхен багууд бас дараагийн шатнд таарах магадлал өндөр байгаа. Энэ тохиолдолд энэ хоёрын тухайд бол сонирхолтой дуэл үүсгэн тодорхой тий. За тэгээд Ибрагийн хувьд бол одоо хэрвээ Пепийн багтаа таарах юм бол тэр нэг ташуур болж өгөх юм магадлал байгаа юм. За тэгээд номныхоо талаар үргэлжлүүлэн хоёлоо ярианд орё. Мэдээж Барсад очсон талаар бол ном эхэлж байсан гэж та хэлсэн. За одоо харин Ибрагийн бага насны тухай ерөнхийдөө нэг хөлбөмбөгөөс арай өөр өнцгөөс те ном яаж явагдаж бичигдсэн байна. Ерөөсөө тэгээд яг ингээл Барсагийн энэ бүлэг явд дуусаад 2 дугаар бүлгээс нь эхлээл ерөөсөө яг Ибрагийн бага насны амьдрал одоо явж эхэлдэг. Хэв маягаар орж ирсэн. Яг нэг хэв маягаар орж ирж байгаа. Тэгэнгүүт би бол тэр номыг уншаад ингэж ойлгосон. Ибрагийн аав бол үнэхээр сэргэлэн хүн байсан юм шиг байна. Амьдрахын төлөө. Шведэд дөрвөөд яваад очсон Югославийн дөрөв хүч байсан. Шведэд дөрвөөд очсон чинь тэнд заавал бас нэг гэр бүл болохгүй бол Шведийн иргэншил авахд айгүй хэцүү байсан юм уу да. За. Тэгэл ерөөсөө Ибрагийн ээжтэй гэр бүл болоод батлуулж аваад тэгээд Шведийн иргэншилтэй болонгууд нь салцсан баг. За. Тэгсэн чинь Ибра ихчтэйгээ тэгээд одоо бас нэг хамаатан садных нь нэг хүүхд юм аашаа одоо тэгээд тэрнтэйгээ ингээд ээж дээрээ үлдэхгүй юу. Ээж дээрээ үлдэхэд бол ерөөсөө тэгээд яг тэр аав салахынхаа өмнө гэр бүлийн амьдрал бол одоо нэр үнэхээр хүн хүсгийн арга байхгүй. Нийл хараал өрөөл, нийл өлсгөлөнгийн байдалтай ийм байдаг байсан. Ибра бол ерөөсөө харах эзэнгөө гудамжинд ээж нь бол цэвэрлэгч, аав нь бол зүгээр тийм нэг үйлдвэрийн одоо нэг дунд зэргийн ажилчин маягтай нэг юм байсан. Тэгж байгаа сүулдэ ингээд аав нь салсны дараа ээж нь ганц хүний цалингаар тэр 3 хүүхэд бол ерөөсөө тэгэл ерөөсөө гудамжинд хөлбөмбөг тоглоно. Хөлбөмбөг тоглоод нэг арай гэж нэг зовж нэг Ибра нэг дугуйтай болсон чи дугуйгаа улгаад алдаад тэгэнгүүт ерөөсөө бага насных нь ганц мэрэгжил бол дугуйны нөгөө цоожулсан түгжээ онгойлгодог. Одоо дугуйгээс нэг хашаатай холбоод нэг жод тэрний түгжээг онгойлгодог. Дугуйны улгаач болж хуураад улгаалсан дугуйгоо сөөрхөн мөнгө төгрөгөөр найзууд майзуудаа заагаад олж аавна гэдэг. Яг яаж олчих яг тэр аргаараа олж аваад бүр олныг олж аваад Ибра. Тэгээд ингэж явж байгаад бүр хүүхэд байхдаа хөлбөмбөгийн секцэнд амар хол очоод манайхаар ярих юм бол хотын төвөөс толгойтд очоод секцэнд орчоод буцахтаа бүр гарын захтнаад ахаар нь явган гэхээс тэр чинь автобусны мөнгө байхгүй юм чи явган явахаас дургүй өрөөд ахаар нэг дугуйны түгжээ онгоолгоод унаа давхчих. Дасгалжуулагчийнхаа дугуйг тутсан байсан. Тэр чинь ерөөсөө шилээ сайн ирэх. Ийм хэцүү байжсэн чинь тэр шивэдэд чинь тэгээд ерөөсөө тэр хүүхдийн эрхийн байгууллага гэдэг чинь онц дүнтэй ажилтдаг юм байна. Салсан сарын улсуудын чинь ингэж бүртгэж цайхаа харж яснаа Ибра энд зовж яваа юм байна гэд нэг өдөр ерөөсөө аавын дэлдийтлэн шигтээ дагуулаа ороод. За та одоо ийм гэр бүлийг хаяа явуулсан. Энд чи одоо яхаараа ингэж амьдарч идэгий. Та энэ хүүхдүүдээс нэгийг ав. Шодрог усан байна. Хорвоогийн атуу зовлон эмхтэй хүн заавал үрж халбгүй. Тэгэлгүй ах. Тийм тэгэнгүүтээ тэгээ хэнийг ахуу хөнгүүт одоо тэгэл хаал үзэж халуун жуулууд олоож яваагаараа Ибра аав дээр очиж. Аав бол ерөөсөө сайхан пиавчин. Хөлбөмбөгийн аймар фанат. Тэр Югославийн дөрвөгчдийн оролд бол ерөөсөө тэгэл пиавдаал ажилдаа яваад тэгэл ерөөсөө ингээл яг ороо нэрэл ингээл тэгэл тэр найс нөхдөгөө тэгэл Ибраг бас нэг тоод өгчхүү тэгэл ингээл тэгэл тэр үуч чинь Ибра бол ер нь аавда гомдсон ер нь гэр бүлдээ бол ер нь аав ээж хоёртоо бол гомдсон байсан. Ямар сайндаа Ибра анх хөлбөмбөгчин болохдоо нуруунд дээрээ гэр бүлийнхээ овгийг бичлэгүүгээр Ибрагимович гэж бичлэгүүгээр Златан гэж бичээд гол оруулчаад ингээ заагаа явж идэг байсан. Учирч андсан бол тэр би л өөрөө хүн болсон. Би л өөрөө хувь зайныхаа хурдны машин гэх юм бол би л пилот, жолооч нь бол би. Би онхолдно, өнхнүү замдаа тэгэл уралдаанд гарсан л бол тэгэл би төрүүлнэ яана ерөөс. Ийм л жанжин шугамтай байсан Ибра. Ерөөсөө бол өөр бол ерөөсөө Ибра тэгэж нэг гэр бүлийн хүмүүжил инээ тэрээс жаахан өөрхий байхгүй. Одоо тэр янз бүрийн ааш авир гаргаж байгаа нь бол зүгээр харин Ибра тулдаа ингэж нэрээ ёстой хурцлагдсан тулдаа тийм яг үнэ ингэж хурцлагдаж хатуу ширүү. Ерөөсөө бага насны амьдрал бол ерөөсөө л энэ. Ингэж явж байгаа л тэгэл тэр хамгийн сүүлд тэр Малмё гэдэг баг руу очивол энийг бол дараагийн дугаар дээр ярий те. Ерөөсөө ингээл хөлбөмбөгчний одолдоо юу хэлсэн гэсэн нэг тийм
Ийм л хэцүүхэн амьдралыг бол тулсан юм билээ. Түүнээс Месси шиг 13 тоо дангаал өвчин зовлонтойгоо Барсагийнхын эмчлээд өгөөгөл аавн дагаж ирэл ингэсэн юм бол байхгүй тий. За тэгээд зарим одоо хөл бөмбөг судлаач сонирхож хөгжөөнд нэмэгт бол Ибраг харчаад яасан их зантай юм шиг тийм үү те. Нэг одоо гадна төрхийг харчаад ингэчээд байгаа. Тухайн хүний одоо амьдрал бас өссөн түүх нь бол хүнийг тэгж хатуужуулж одоо гаднаас нь харахад тийм хүүтэн цэвдэг юм шиг харагдуулдаг боловч дотроо бол мэдээ сайхан сэтгэлтэй сайхан залуу байгаа нь бол ойлгомжтой үзэгчтэй. За ингээд энэ удаагийн дугаар бол Златан Ибрахимовичор үргэлжилж байгаа мэдээж хөл бөмбөгийн бестселлер нэвтрүүлэг ихний 8 дугаараа та бүхэндээ Сэр Алекс Фергюсноор хүргэсэн. За одоо бол бид Шведийн шилдэг хөл бөмбөгчин за 6 баг тоглож явсан. Одоо Paris Saint-Germain тоглож байгаа Ибрахимовичийг онцолж байгаамаа үзэгчтэй. За бүгдээрээ Ибраг гэж байгаа юм чи мэдээж гол бол санаанд орж байгаа. За Ибрагийн хувьд бол дандаа одоо шилдэг гайхамшигтай голыг өсгөөлдөж, тэвэгдэж, за харахгүйгээр ерөөсөө янз янзаар оруулж ирсэн. За бүгдээрээ ингээд энэ гайхалтай голын миксийг үзчихэд тэгээд эргээд уулзцаая. Хөл бөмбөг сонирхогчдоо зориулан гаргаж буй хөл бөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За бидний шинэ улирлын дугаар гэж хэлж болно. За Златан Ибрахимовичийг сонгож байгаа нэвтрүүлгийн төгсгөл шат бол ирж байна үзэгчтэй. За ингээд хоёулаа уламжлалсараа дараагийн дугаараараа Ибрагийнхаа ямар сэдвүүдийг хөндөж ярилцах уу гэдгээ ярилцчаад тэгээд нэвтрүүлгээ төгсгөе те. Ер нь тэгээд дараагийн дугаар дээр бол одоо юу гэрмээр санагдаад байгаа шүү дээ. Нөгөө нэг Арсеналд очиход нөгөө нэг үгүй гэдэг ингээд тэгэнгүүтээ шууд Аякст очоод Аякста нөгөө Вандерварттай амар муудалцаад тэгээд одоо Италиг зорж байгаа юм да. Дараагийн нэг эдэн бүлгүүд энийг бол зүгээр ингээд базаад ярьсан зүгээр болов гэж бодож байна. Бас тэгээд манай үзэгчтэй хүүхэд залуучуудад нэг зүйлийг анхааруулж хэлэхэд ном дээр байгааг л ярина. Тэгэлгүй яах вэ? Тэ өөр бол одоо ялангуяа миний зүгээс бол одоо илүү нэмэлт мэдээлэл оруулаад авах бол шаардлага байна. Угаасаа оруулахааргүй ч бүр гоё байгаа тий. За тэгээд одоо жишээлбэл номыг уншиж байгаа, номыг одоо уншаагүй. За тэгээд мэддгүй хүмүүс одоо жишээлбэл надад бол яг номны тухай яг уншиж эхлэхэд одоо таны ярианаас сонсоход бол бүх зүйл одоо жишээлбэл хүүхд наснаас эхлээд дараа нь Аякс гэдэг ингээд явах байтал эхлээд бол Барселона байна гэдэг нь бол тухайн багт ялангуяа Пепд бол үнэхээр их гомдсон. Яг номноос бол шууд харагдчихээн тий. Ерөөсө хамгийн тийм ерөөсө игжигтэй мөч бол ерөөсө тэр байсан гэсэн утгатай. Бүх уур хорслоо номондоо юм ч гэсэн эхний бүлэгтээ гаргасан байна. За ингээд хөл бөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэхэн дугаар энд хүрээд нарман жаргаж байна. Үзэгчдээ та бүхэнтэйгээ дараагийн дугаараараа уулзцгаая. За хөл бөмбөгт хайртай сонирхдог, дэмждэг бүх хөгжөөнд дэмждэг энэ нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай гэж хэлье. Та бүхнийг манай нэвтрүүлгийг дэмжиж үздэгт үргэлж баярлалдаг шүү үзэгчдээ. Ингээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай үзэгчдээ.